За эхэлсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Орой минь. Намайг цэндэ. За намайг ташлам гэдэг. За язгуур мөн өртөөгөөс явуулж байгаа 9 хүсэл бичих одоо энэ лайв маань эхний хүсэл болох эрүүл энхийн хүслийн лайв маань өнөөдөр явж байна. За энэ хүмүүс сурч ирж байгаа л да. Хамаагүй шууд яриа авчих дараа нөгөө хүмүүс үзэхэд шууд явуучих юм билий. Хүлээлгэлгүй. Энэ дээр тэгвэл за энэ нөгөө презентацийн маань хүмүүс харагдаж байгаа юм уу? Танд харагдаж байна уу? Хөө чи юу өгсөн? Скрин. Өгсөн. За одоо гарч ирж. За. За эрүүл энхийн хүсэл гэж юу вэ, тийм ээ? За энэ 9 хүслийн маань одоо эхний хүсэл нь эрүүл энхийн хүсэл гэж байгаа. Тэгээд яад одоо эрүүл энхийн хүсэл одоо хамгийн чухал нэгдүгээрт орчвоо, тийм ээ? Мэдээж одоо хүн амьдралынхаа ямар нэгэн зорилгыг биелүүлэх энэ насан туршдаа амьдрахад хамгийн түрүүнд одоо ажил хийхэд ч юм уу те бүх зүйлийг одоо ингэж гүйцэлдүүлэхийн тулд мэдээж эхлээд өөрөө эрүүл байх хэрэгтэй. Тийм учраас одоо эрүүл энхийн хүсэл бол мэдээж хамгийн чухал хүсэл байгаа. За монголчууд хэлдэг штэ тийм ээ. Эрүүл мэнд бол эрхэм баян. Эрүүл бие саруулхан оршин гэх мэтээр те ер нь бол энэ эрүүл мэнд гэдэг бол ямар чухал вэ гэдгийг бол ер нь бол эртнээс одоо зөвлөсөн үгээр бас илэрхийлж ирсэн байна. За энэ одоо бид нар энэ 9 хүсэл гэдэг энэ 9 хүслийг одоо тий өөрсдөө одоо өөрсдийн 9 хүслийг одоо энэ бичих энэнийг одоо хийснээр одоо ямар одоо ач холбогдолтой юм бэ гэхээр одоо тэр өөрийн хүн одоо тэр даван туулах чадварыг одоо бий болгох одоо оюун ухаан одоо тэр бодлоо зэгцлэх одоо тэр чадамжаа нэмэгдүүлэх одоо орон зайг одоо танихад бол энэ нь тусалдаг юм байна. За тэгээ эрүүл мэндийн одоо хүсэл одоо хүн одоо эрүүл мэндийн орчин гэж одоо хүнд байдаг байна л да. За энэ нь болохоор одоо хүний биед одоо хүртгүүгээс одоо ихтэй хоёр төрлийн өвчин байдаг юм байна. За энэ нь болохоор удамшлын өвчин буюу одоо тий эцэгхээс удамшиж ирсэн өвчин одоо гэж байдаг. За нөгөөх нь болохоор одоо тээх төрүүлгийн өвчин гэж байгаа. За энэ нь болохоор тухайн хүн ихийн хөвлөд одоо бүрлдэж явах явцдаа одоо яг тийм ээ ихийн одоо сэтгэл санааны байдал ч юм уу тий хэрглэж байгаа хоол хүнснээс ч юм уу тий тэдгээр зүйлсээс одоо дамжуулаад одоо ямар нэгэн өвчин авах юм боломжтой байдаг. За энэ хоёр одоо өвчин маань болохоор одоо тухайн одоо нэлж байгаа одоо ургийн одоо тэр өөрөөс шалтгаалхгүй тухайн хүний өөрөөс шалтгаалхгүй одоо тэр удам болон одоо тэр эхийн тээж авах хугацаанд тэр шалтгаанаас үүссэн ийм өвчин байж байгаа. За дараад нь болохоор энэ хоёр өвчнөөс гадна болохоор хүн төрснийхөө дараа одоо хүртэж болох ийм өвчнүүд байна л да. Энэ нь болохоор халдварт өвчин гэж байгаа нэгдүгээр. За энэ халдварт өвчин нь болохоор одоо орон зайгаас үүддэг одоо өвчин байгаа. Одоо энэ нь бол янз бүрийн штэ жишээ нь одоо юу гэдгийг одоо янз бүрийн одоо энэ вирус өвчин ч юм уу те иймэрхүү өвчнгүүд байна. За энэ өвчин халдварт өвчнийх нь одоо гол юм болохоор энэ өвчин бол маш сайн эдгэхгүй бол одоо цаашдаа одоо уул мөрүүлдэг гэдээ ингээ явж иж одоо хүний биед ингээд уул мөрүүлдчихдэг тийм байх одоо боломжтой байд юм байна.
За хордлох төвчин нь болохоор одоо хүнснээс хамаарах ч юм уу тий хүнсний эрүүл байдал за одоо хоорондоо цохилдохгүй хүнс хэрэгснээс болоод ч юм уу хүнжээд янз бүрийн тийм хордлох төвчин авдаг штэ тий тиймэрхүү өвчин байд юм байна. За тэгээд энэ халдвар төвчин одоо энэ хордлого өвчин гэдэг хоёр бол одоо тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалгүйгээр одоо тэр нийгмийн байдлаас ч юм уу тий янз бүрийн гадны ийм нийгэм орчны нөлөөллөөс болж одоо бий болох магадлал одоо тий ер нь тийм өвчнгүүд байд юм байна. За энэ 3 дахь өвчин нь болохоор арчаагийн өвчин гэж байгаа. За энэ нь болохоор тухайн хүн өөрөө одоо өөрийн тэр эрүүл саруул одоо ихээс ч юм уу тий эзэхээс одоо ингээд эрүүл саруул одоо гарсан одоо тэр бие эрхнийг одоо хаал хүнсээ тохируулж идэггүйгээс ч юм уу за энэ нойрыг одоо тий хит баг авах юм уу эсвэл бол хит их авах ч юм уу тий за эсвэл бол хөдөлгөөн хийхгүй байх одоо энэ хувцлалт хүртэл одоо тэр хүний эрүүл одоо миндэд одоо маш их нөлөөтэй байдаг байна. За энэ арчаагийн өвчин гэдэг бол одоо тухайн бие хүний өөрийнх нь одоо тэр өөрөөс нь шалтгаалж одоо өөрөө яг зөв байх буруу байх одоо тэр амьдралын хэв маягаа зөв авчих хэсгээс хамаарч одоо хүний биед үүддэг ийм өвчин байдаг байна. За тэгээд эрүүл энхийн хүсэл гэдэг одоо энэ хүслээ бид нар одоо бичих гээд байгаа тийм ээ. Одоо тухайн одоо бие хүн одоо эрүүл энхийн хүсэл нь одоо өмнөх нөгөө нэг одоо 9 хүслийг хэрхэн бичгөө энэ оршил одоо лайв дээр бол тайлбарсан байж байгаа. Ер нь бол 9 хүслийг одоо би буюу миний бие хувь хүний одоо хүсэл за садан төрлийн хүсэл за одоо энэ дээр бол элэг нэгтний хүсэл буюу одоо жишээ нь юу гэх одоо Монгол түмний гэх юм уу те Монгол түмнөө хамарсан ч юм уу одоо хөх талбад монголчуудаа хамарсан ч гэдэг юм уу те ийм цар хүрээтэй за бүр дэлхийн нийтийн одоо дэлхийн нийтээрээ ингэж ийм байгаасай ч гэдэг юм уу тэгж бодох ийм хүслүүд байна л да. За энийг болохоор эрүүл энхийн хүсэлтээр болохоор одоо жишээ нь би гэдэг хувь хүн дээр болохоор одоо би эрүүл удам байна те одоо энэ удмаа одоо эрүүл авч явж гэдэг юм уу ийм хүсэл одоо би гэдэг дээр одоо ийм байж болно. Жишээ нь за цусан төрөл одоо цусан ясан буюу одоо энэ садан төрлийнхөө одоо хэмжээ нь одоо бие тоглох ухаан нэвтэрсэн байна ч юм уу те наснасаа залуу эрүүл чирэг байх за ийм байж болно. За элэг нэгтэн одоо энэ Монгол туурхтнаараа те үеийн үндэ одоо байхны одоо тэр заяас нь тэр насыг гүйцээдэг байх те одоо тахлаа сайн байх одоо нийтээрээ бүгдээрээ тийм ээ ч юм уу ийм хүсэл байж болж байна. За даяар олны буюу хүн төрөлхтний гэхээр те одоо эрүүл одоо дэлхийн нийтээрээ те эрүүл сайхан одоо энэ байгаль дэлхийд амьдарч эндээсээ одоо ямар ч гений өөрчлөлтгүй хүнс хоолыг хэрэглэдэг одоо ийм бүгдээрээ байцгааж гэдэг юм уу ийм байдлаар одоо хүсэж болох нэ. За тэгээд энэхүү одоо 9 хүсэл маань эрүүл энхийн хүсэл нь одоо жишээ нь бие хувь хүнийхээ хувьд одоо жишээ нь эрүүл удам байна гэдэг бол хамгийн том зорилго шүү дээ тийм ээ. Энэ бол хамгийн том зүйл. За эрүүл удам байхын тулд тэгвэл цаашаа яах ёстой юм бэ? Эрүүл удам байхын тулд би одоо юу юуг мэдж яах ёстой юм бэ ч юм уу тийм ээ. За энэ талаар нь дэлгэрэнгүй тайлбарыг зинэгч маань хийнэ. За эрүүл энхийн хүслээ бичихийн тулд эхлээд зөв үгээ сонгох ёстой. Зөв үгээ сонгосноос сэтгэлгээ зөв болно. Сэтгэлгээ зөв болсноос тооцоолол зөв болно. Тооцоолол зөв болсноос үйл явдал зөв болно. За тэгэхээр аль биентэй хүслийг бичихийн тулд эхлээд биеийнхээ байдлыг тодорхойлно. За үүний тулд одоо надад ямар зовир байна вэ? За одоо жишээлбэл ингээд толгой өвддөг байд. Өмнө толгой өвддөг юм бол би тэрийг толгой өвдөж юм гээд. За түүн дээрээ шинж тэмдэглээ бичих. За яаж одоо толгой өвдөж байгаа вэ? Толгой талдаж өвдөж гин үү? Эсвэл нүдний ухархаагаар өвдөж гин үү? Одоо хатгаж өвдөж гин үү? Тэрийг бичээд дараа нь өвдөх давтамж хоногоор хизээнээс өвдөж эхэлсэн. Тэгээд одоо 2 хоног өвдөж байгаа юм уу? 2 хоног өвдөж байгаа юм уу? За тэгэн гутаа өдөрт өвдөж байгаа давтамж өглөө оройд яаж өвдөж байгаа юм бэ? За тэгэн гутаа тэрэн дээр ямар арга хэмжээ авч байна? Жин тавьж байгаа ч юм уу? Эсвэл юм ууж байгаа юм уу? Эсвэл салхин гарч ахлах юм уу? Эсвэл дээрээс солих юм уу? За тэгвэл эмчтэр очсон байлаа гэхэд тэрийгээ бас тэмдэглэнэ. Тэгээд эмчтэр очоод
Эмч ямар арга хэмжээ авсан бэ? Эм өгсөн юм уу? Өгсөн болоод ямар юм өгсөн? Эсвэл одоо ямар нэгэн юмны шинжилгээ хий гэж хийсэн үү? Тэгвэл энэний үр дүн ямар үр дүн гарваа? Тэгэхээр одоо толгой өвдсөн байлаа гэхэд хэрвээ одоо компьютер телевиз утас хөлнөд тэгээд толгой өвдсөн байгаа бол тэрийг болно. Тэгэхээр энэс бодвол одоо хориглох үйлдэл юу гарч болох вэ? За дэмжих үйлдэл байлаа гэдэг ус их уух байх ч юм уу? Эсвэл гадаа салхинд гарах ч юм уу? Эсвэл одоо хөдөлгөөн хийх ч юм уу? За тийм байх юм бол энэ дэмжих үйлдэл болж байгаа. Эсвэл одоо бүр ингээд нэмж хийх үйлдэл. Тэр дээр одоо ингээд өшөө юу хийж болохоор байна? Өшөө ийм уух байх хэрэгтэй байх юм болоод имээ нэмж уух хэрэгтэй. Гэх мэтлэнгээр ингээд хийх үйлдэлүүд маань тодорхой болно. За тэгээд ачаагүй өвчин дээр нэмээд хэлэхэд бол жишээлбэл хүн хоол идэхдээ нэг махыг нэг одоо хэрчим махыг амдаа хийгээд 65 удаа зажлах хэрэгтэй гэж байна. За яг 65 удаа зажлуулж чадахгүй байлаа гэхэд ядаж 45 удаа зажлах хэрэгтэй. Тэгээд мөн одоо үргэлж цагаан будаатай хоол идэхгүй байх ч гэдэг юм уу, халуун хөдөө хоолныхоо чанарыг мэдэх гих зэргээр ингээд мэдэх ёстой юмнуудаа мэдэх ёстой. Мундах тохиолдолд чанга хоошоогоо харж унтаад тэгээд өндөр биш орон дээр хүйтэн дээр. Тэгэхээр энэ дээр одоо ингээд яг цанга хоошоо манай өрөөний хаалга хаашаа, цонх хаашаа байна. Тэрийгэ тохируулах ёстой. Өндөр биш ор гэдэг бол одоо та настай хүүхдийн өвдөгний өндөртэй ор байх ёстой. За тэгээд манайхан өдөн дээр их хэрэгэлдэг. Энэ бол тархины үйл ажиллагаанд маш муу. Тийм учраас үргэлж хүйтэн дээр хэрэглэхийг хүйтэн дээр хэрэглэхийг хичээх хэрэгтэй. За тэгээд бид нарт бол байнгын хөдөлгөөнд асах хэрэгтэй байгаа. Тэгээд дээр үед бол монголчууд бие бинийгээ барьдаг байсан байна. За мөн хуцаа тохируулж өмсөх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Ялангуяа шилэг энэ хөлөөр даарахгүй өвлийн өдрөд бол байнгын төрөлтэй гутлан өмсөх ёстой. Хүлрэхгүй байх тийм материалтай хувцсууд хүн даавн хувц өмсчих ёстой. Тэгээд одоо цагт дээр үед бол байнгын бүсцүүжсэн, дээлэн дээр бүсцүүжсэн. Одоо бол ерөөсөө бүсцүүдэг хүн байхгүй болсон учраас нурууны өвчлөл, нурууны суулт маш их байгаа. Тэгэхээр энэ дээр анхаарч биеийн дотоороо бүсцүүжих, бүсцэн дотоороо бие бүсцүүжих юм бол хэрэгтэй. За тэгээд цаашлаад энийг ахуй гэрийн хэрэгцээ бичье гэж бодох юм бол гэрт байгаа хүмүүсийнхаа өвчлөл тэр хүмүүсийнхаа одоо жишээлбэл хүүхэд байлаа гэхэд хүүхдийнхаа хоолны дуршил ямар байх вэ? Унтах цаг нь ямар байх вэ? Жолондоо явж байгаа тэр давтамжийг тэр үндэслээд тэгээд хүүхдүүдийнхаа болон одоо аав ээж нөхрийнхөө энэ байдал дээр нь ажиглалт хийнэ. Энэ дээр одоо ингээ хүүхд маань эрүүл байх юм бол эрүүл байгаа юм байна гэдэг ийм бүртгэл явуулаад энийгээ одоо 2-7 хоногоор ажиглаад тэгээд ээж аав дээрээ нөхөр дээрээ бүгдэн дээр нь ингээд тусны ийм бүртгэл гаргаад эсвэл бүртгэл явуулаад тэрийгээ ажиглаад за энэ ажиглалтны үндсэн дээр хүүхдтэйгээ ээж автайгаа харьцсан. За ингээд харьцсан одоо за чи яагаад өнөөдөр жоохон царай нь бараач явээ. Зүгээр үү тий? Хоол чинь зүгээр байна уу? Юу идмээр байна гэдэг ийм харьцаанаас халуун дулаан гэрийн уур амьсгал үүсгэн. За ингээд халуун дулаан уур амьсгал үүсээд ингээд анхаарал тавьж байгаа нь мэддээд ирэхээр эргүүлээд нөгөө хүмүүс маань бас одоо ээжтэй ч юм уу ингээд бие биендээ анхаарал халамж тавиад тэгээд бие биенийг анзаарч эхэлнэ. Ингээд анзаарч эхэлснээрээ хэрвээ одоо хинээг нь сул дорой байх юм бол уламд оройтож байна уу эсвэл сайжирч байна уу гэдэг тэр дүгнэлтүүдийг хийж байгаа юм. Хямралтай сайжирч байна уу эсвэл бүр муудаж байна уу гэдэг
хяналтуудыг тавиад цаашдынхаа сайжруулах ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр өдөөрөө ингээд анхаарал тавьж эхлэх юм байна. За хүүхдүүдийн хувьд бол ингээд анхаарал халамж тавиад ирэхлээр өдөө дуулууртаа болж одоо ээж маань надад хайртай байна, аав маань надад анхаарал тавьдаг юм байна гэдэг ийм гэр бүлийн уур амьсгал илүү дулаан болж ирдэг. За ахуйн нийгмийн хувьд хүслийг хүүхдийн хүслийг авч үзэх юм бол энэ нь зөвхөн тэр гэр бүлийн асуудал, зөвхөн хувь хүний асуудал биш, бүр нийтээрээ тухайн дүүгээрээ юм уу, тухайн хотоороо юм уу, эсвэл одоо улс орны хэмжээнд үзэхээр өргөөртэй болж үзэж байгаа, болж ирж байгаа. Энэ дээр бол удашгүй аюул бэлдэх, яаж урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болох, цагийн байдлаас шалтгаалаад бусдаагаа одоо үйл ажиллагаа хавсаа үйл ажиллагаа юу хийж болох вэ? Цугтаа цөмөрөө тэр аюул өвчнөөс яаж аван туулж болох вэ гэдэг тэр арга замуудаа хайх юм. За жишээлхэд одоо хувь хүний хувьд бол хүмүүсээ авч бэлдэх хажуу айлынхаа хөршүүдэд бас энийг бэлдэж өгч бодох өөрсөндөө эм тариагаа болон өрийн дор хэрэглэж болох зүйлүүдийг бэлдэх. Энэ нь бол хувь хүн өөрөө бэлтгэл байх юм бол тэр аливаа асуудлыг хялбар даван туулах гарч бодно. За тэгээд тухайн үеийн халдвар төвчний байдлаас шалтгаалаад ямар арга хэмжээ авах вэ гэдэг тэр шийдвэрийг гаргана. За жишээлбэл усны үеийн үед ус цэвэршүүлэх шаардлагатай бол тэр үеэр одоо холоод гэдэг янз бүрийн өвчин гарах магадлалтай болох учраас усыг цэвэршүүлэх хэрэгтэй болно. Тэр үед одоо ямар үйл ажиллагаа авах хэрэгтэй вэ гэдгийг одоо гадуур засгийн газар олон эрүүл мэндийн байгууллагуудаас одоо тэрэнд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ард иргэдтэй мэдүүлэх арга хэрэгтэн мэдээлэл авахад өөрсдөө бас бодсон. За одоо энэ коронавигийн үед юу их тав вэ гэдэг нь өөрөөр заагаа маск зүүн гэх шиг бас ер нь одоо сэтгэл санааны тохиолдлуудыг илүү авч үзэх юм бол яаж ийдэр чинь яаж тэр хэцүү байх боломжтой юм гэдэг талаас нь тэгээд хэдэн хүн өвчнөдөө гэдэг мэдээлэлээс илүү хэдэн хүн итгэрсэн бэ яаж итгэрүүл зүгээр болж байгаа мэдээллүүдийг эрүүл мэндийн байгууллагууд тарааж өгөх юм бол хүмүүс одоо сэтгэл санааны хөдөлгөөсөн хамаагүй өөр байх юм. За ер нь одоо хатагтай юм хурц өвчнүүдийн үед хаана эмнэлгийн байгууллагууд байгаа вэ? Эмч нар яаж ажиллаж байгаа вэ? Ойр орчинд байх аптекууд, эм тараадаг газрууд эсвэл одоо ямар нэгэн өөр нэг тусламж авах хоол хүнс авах байдаг юм уу? Хоол хүнсний хүргэлт эмчийн байгууллагуудын онцгой байх цагийн хуваар одоо энэ эсвэл одоо найз эмч нар, төлөвлөгч нар ямар нэгэн эмчний тусламж авах өгөх юм чадвартай хүмүүс байх юм бол тэдний талаар мэдээлэлтэй хэрэгтэй. Хаана одоо эмчилгээ үзүүлэх юу байгаа вэ талаар. За энэ хүрээн нь томроод одоо дэлхийн хүрээнд яаж юм бэ? Тэгэхээр бусад орнуудтай харилцаа холбоотой байсны үндсэн дээр бусад улсуудад хаана орчин гарч байна? Тэрнийх нь хаана байна? За тэр өвчний дараа одоо ямар бизнес байдлаа гэхэд одоо ямар бизнесүүд илүү хөгжөөр байна? Одоо ямар бизнесүүд нь унтрахаар байна? Тэрнтэй манай орн ямар хайлтгаар нэгэн хайрцаг ямар талаар хайрцаг гэдэг ийм шийдвүүдийг төрж тэр мэдээллүүдээрээ дүн шинжилгээ хийж байна. За эрүүл мэндийн хүслээ бичихтэй үйл ажиллагааг битгий үгүй гэдэг үгүйсгсэн үгнүүдийг хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл энэ хамгийн зон дээр
эсрэгцэх ойлголт байдаг. Тийм учраас би өвчин төвчгүй байгаасаа намайг тэр өвчин одоо ингээд над дээр ирэхгүй байгаасаа энэ гэх юм бол тэр нь ирнэ. Яг тэр нь идэвхтэй юм ойлголт байхгүй учраас хүн болоод байгаа тэр өвчин гэдэг ингээд тэр өвчин дээрээ илүү анхаарал тавьж байгаа учраас тэр өвчин их багтаа байдаг. Хоёрдугаар тэгэхээр бид нар одоо ингээд тэмдэглэгээ хайрцаг тэнгэрээсээ гуйж одоо энэ бүх юм маань өөрийн энэ хүсэл эрмэлзэлээр одоо тэнгэрээс хүч бид нар авч байгаа учраас эндээ бол дандаа тэр сайхан эерэг яг үгүй тэр хар бараан зүйлгүй сэтгэлийн хөтөлбөргүй одоо тийм сайхан үгнүүдийг хэрэглэх тусмаа илүү яг тэр үгнүүдийнхаа хариу уруулыг бид нэрж авч идэг. За тэгэхээр энэ амгалан байх вэ? Илүү бүхэн байх вэ? Сайхан наагур, сар бэршээлэн цаагуур гэдэг юм. Энэ байгаа. За тэгэхээр ташлам одоо өөрийнхөө эрүүл мэндийн хүслийг хэлээд одоо хүмүүстээ жишээ болгож үзүүлээ та. За энээр нөгөө нэг хүмүүсийн нөгөө нэг хүсэл гिचээ тийм ээ. Яа баахан одоо чинь одоо нөгөө нэг юу гэдэг одоо нөгөө нэг биеийн байдал яриад унуу гэж гайхчих магадгүй л дээ. За энээр нэг юу вэ? Одоо нөгөө эрүүл мэндийн хүсэл гэдэг тэгэхээр бид нар одоо чинь та энэ эрүүл мэнд гэдэг зүйл өөрийнхөө тэ эрүүл мэнд гэдэг зүйл дээр яг ямар байхыг хүсэж байгаа тий? Тэрийгээ эхлээд тодорхойлоод одоо тэр хүсэл одоо би одоо өөрийнхөө хэлээ л да. Миний одоо чинь эрүүл мэндийн хүсэл гэх юм бол би эрүүл чирэг сэтгэл одоо амгалан байна гэж би хүссэн байхгүй юу? Одоо тэгэнгүүт одоо саяны яриад байгаа одоо цэндэгчийн ярьсан зүйлстэй энийг ингээ холбоо тайлбарлах юм бол одоо миний хувь хүний өсөлтөр чинь би эрүүл чирэг одоо сэтгэл амгалан байна гэд би ингээд хүсчлээ тийм ээ. За энэ хүслээ ингээд тодорхойлчлоо. Тэгэнгүүт одоо би тэгвэл ийм байхын тулд одоо би яг ямар байгаа юм те миний энэ эрүүл мэнд одоо ямар байгаа гэдгээ өөрийгөө тодорхойлох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? За тэгвэл одоо надад би ингээд миний толгой өвддөг ч юм уу те магадгүй тийм байж болно шүү дээ. Тэгхийн бол эхлээд одоо надад тэгвэл энэ одоо эрүүл мэндийн хүслийг одоо биелүүлэхийн тулд эхлээд одоо надад тэгвэл саад бэрхшээл буюу одоо надад одоо жишээ нь эрүүл мэндээр асуудалтай байгаа зүйл нь юу юм бэ гэдгийг тодорхойлж байгаа байхгүй юу? За тэгээд одоо чинь толгой өвддөг гэж тодорхойлж байгаа бол толгой маань яаж өвддөг те түрүүн дээр шинж тэмдэг давтамж гэж ярьчлаа шүү дээ. Тэрийгээ тодорхойлчих юм бол одоо би энэ толгой өвдөд байгаа гэдэг энэ одоо өвчнийг яаж одоо эрүүл болгох юм бэ гэдэг нөгөө гаргалгаа маань эндээс гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг би эрүүл чирэг байна гэдэг одоо тэр хүсэл рүүгээ хүрэхийн тулд одоо нөгөө нэг би эрүүлжүүлэх одоо энэ алхмаа хэлэх нь шүү дээ. За тэгвэл одоо заавал бүх юм өвдсөн байхалгүй шүү дээ. Тэгвэл одоо юу гэдгийг миний одоо шүд ингээд бүгд тийм ээ эрүүл байлаа. Тэгэх юм бол би энийг цааш нь яг энэ эрүүл мэндийн хүслийнхаа дагуу одоо эрүүл чирэг байлгахын тулд би одоо ямар арга хэмжээ авах вэ те? 6 сарда би шүдний эмгэгт үзүүлэн ч гэдэг юм уу. Эндээс ингээд энэ зорилгоо тодорхойлчингууд одоо яг тэн дээр чинь одоо энэ одоо зорилго би хүрэхийн тулд одоо юу хийх вэ? Одоо эрүүл мэндээрээ яаж анхаарах вэ? Одоо байгаа асуудлаа би яаж одоо шийдвэрлэж одоо эрүүл одоо болох вэ гэдэг энэ зорилтууд нь гараад ирж байгаа байхгүй юу? Тийм үйл ажиллагаа. Одоо чинь би эрүүл чирэг одоо стресс амгалан байна гэд өөр дээрээ ингээ хүсчингүүд одоо чинь энээр нөгөө нэг удамшлын хүн бас янз бүрийн өвчин байх ч юм уу одоо хорлогын өвчин энэ халдварт өвчин энэ төр гээд янз бүрийн юмнууд байна штэ тийм ээ. За тэгэхээр би эрүүл байхын тулд эхлээд би бол өөрийгөө шинжээд одоо надад ямар өвчин зай өрөөд байна. Тэгэхээр би бол ингэж энэ зорилгоо тодорхойлжоод одоо жишээ нь эхний ээлжид би энэ жил нөгөө нэг саяхнаас энэ 9 хүслийг мэдээд өөр дээрээ ингээд тодорхойлоод ингээд үзээд жишээ нь эрүүл мэндийн хүслээр гэсэн баггүй. Одоо би жишээ нь эрүүл ийм байхын тулд одоо эхлээд өөрийгөө одоо чи надад ямар нэгэн одоо цуснд байна те ямар нэгэн халдвар төвчин байна уугүй юу те одоо би маань эрүүл байна уугүй юу гэдэг дээр би бол одоо жишээ нь
ингээд зорилтуудаа одоо жил жилээр ингээд хадгалж байгаа хгүй. Жишээ нь энэ жил гэхэд би одоо ингээд бүтэн биеийн шинжилгээнд ороод эхлээд өөрийгөө одоо ингээд би над дээр одоо ямар ийм эрүүл мэндийн асуудлууд байна вэ, байхгүй байна вэ гэдгээ ингээд баттай болгох гэж байгаа юм. Тэгэнгүүтээ дараагийн шатнд нь одоо жишээ нь миний одоо жишээ шүд өгдөг байлаа гэхэд энэ жил би бол одоо ингээд шүднүүдээ бүгднийг одоо бүх шүдээ ингээд үзүүлээд имжлүүлээ одоо жишээ нь ингээд гоё эрүү шүдтэй болно ч гэдэг юм уу тий. Ингээд цааш нь одоо зарим юм чинь бол ингээд одоо шүдээ ламдуулаад ингээд имжлүүлэхтэй адил ингээд зарим хүмүүс дээр бол одоо удаан хугацааны турш ингээд өвдсөн биеийн ямарны завир байж болно шүү дээ. Тэгэхээр энийг удаан хугацаанд би ингээд алхам алхмаар яаж энийг одоо эрүүл болгохын тулд би юу хийх ёстой гэдэг ч юм уу. Тэр өөрийнхөө одоо зорилтуудыг ингээд гаргаад одоо тэр эрүүл байх гэдэг тэр одоо хүсэлдээ хүрэхийн тулд одоо хийх тэр алхам юмаа тодорхойлоод одоо илүү ойлгомжтой тийм болохын тулд болоход одоо энэ хүслээд бичих нь одоо айгүй чухал юм байна гэдгийг надад бол тийм одоо богино үйл ажиллагааныхаа дистаралыг хийх ч юм уу тий нөгөө хийж авах тийм юу. Тийм. Одоо жишээ нь тэгэл одоо ахуй гэрийн одоо минийх дээр ахуй гэрийн хүсэл гэхэд тийм ээ миний ээж аав эрүүл байгаасай, миний одоо тий ахч маань эрүүл байгаасай гэд би мэдээж хүсэн штэ тийм ээ. За тэгэхээр одоо энэ хүмүүс маань одоо ер нь бол ямар байдаг вүлээ, энэ хүмүүс дээр ямар одоо тийм ээ ээж маань одоо толгой нүгжсэн мөлөө яажсэн мөлий надад ингээд одоо ийм анализ хийх юм боломжууд гарч иж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээрээ одоо тэрийгээ би хийснийхаа дараа ээжээ та ингэдэг үлээ тэгдэг үлээ одоо энийг чи ингэх хэрэгтэй юм шүү тийх хэрэгтэй юм шүү гэд ингээд харилцан нөгөө нэг гэр бүлийн хоорондын ингээд харилцаа маань бий болоод тэгээд нэрээ энэ дээр чи ингэж хийгээж гэдэг юм уу яаж одоо ингээд энэ дээр ингээд гаргалгаа гарах уу гэд одоо тэн дээр бас ингээд шийдлийг одоо олоод хэлэх нь шүү дээ. За тэгээд ахын нийгмийнх гингүүд одоо тий болцгүй янз бүрийн зүйлүүдээс одоо энэ нийгмийн тий янз бүрийн байлаас болоод ингээд нийтээрээ гардаг юм өвчин юм байлаа гэхэд тий энэ дээр одоо бусад одоо найз нөхөд тэр хамаатан садан ч гэдэг юм үү тий нийгэмд олж байгаа хүмүүстэйгээ хамтраад харилцан уялдаатай яаж байх вэ? Одоо жишээ нь нэг одоо халдварт өвчин гарлаа гэхэд тий хамгийн түрүүнд одоо миний ойр орчинд намайг одоо би ингээд дуудчих хүн хэм байна тий одоо мэрэгч одоо эрүүл мэндийн чиглэлээр одоо ажилладаг хүн ч юм уу тий тэр хэм байна гэдэг энэ юмнуудаа ингээд би гаргах юм бол одоо надад одоо нийгмийн одоо тэр өмнө тулгамдсан янз бүрийн эрүүл мэндийн асуудал гарахад одоо тэрэн дээр маш хурдан хариу арга хэмжээ авах ийм боломж бий болж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол энэ эдгээр зүйлсээр маань ер нь юу хэлэгдээд юм гэхээр энэ хүслээ бичээд тийм ээ энэ дээрээ одоо эрүүл байхын тулд одоо жишээ нь би одоо юу хэрэгтэй юм бэ гэдэг энэ зорилтуудаа тодорхойлж юм бол альва одоо энэ эрүүл мэндээр ямар нэгэн асуудал гарлаа ч юм уу нийгмийн үүдэлтэй ямар нэгэн асуудал гарлаа гэхэд маш хурдан хариу арга хэмжээ авах эсвэл тухайн зүйл бэлтгэлтэй байх тий урьдчилан сэргийл энэ зүйлээ бид нар одоо ингээд хийцэн одоо байх энэ одоо хүслийг л одоо бүрдүүлж өгч байгаа гэж би бол ойлгож байгаа. Энэ хүслээ бичиж энэ зорилтоо тодорхойлсноор тийм таны яаж тодорхойлсон бэ? Миний одоо эрүүл энхийн хүсэл бол би одоо бас ухаан маань саруул бимийн чирэг байх болтугай тэнгэр минь ээ гэж. За үр хөвгүүд бол одоо үр хөвгүүд маань эрүүл саруул баяр цэнгэлтэй байгаасай тэнгэр минь ээ гэж. Нэг жил өсөж байна да. Зөв. За тэгвэл өнөөдрийн хоёулаагийн ерөн сэдвийн гол ярих зүйлүүд маань ерөнхийдөө болж байгаа шүү юм тийм ээ. Тий. За тэгээд лайв маань үзэж байгаа хүмүүс хэрэг байх юм бол одоо энэ 9 хүсэл гэж юу юм бэ? 9 хүслийг яагаад бичих ёстой юм бэ гэдэг зүйлийг одоо сонирхож ивэл өмнөх одоо энэ 9 хүсэл гэж юу юм гээд удирдгал лайв маань байгийг бас хүсжээвэл одоо гэрлийн өргөө гээд пэйж хуудас байгаа мөн зөв тав гээд подкастаар дамжуулаад бас энэ талаар ярьсан бид хоёр бол одоо зөв тав гээд подкастны дээр ярьсан ер нь бол
энэ зүйлсийг илүү их одоо жишээ авч тийм ээ өөрсдийнхөө одоо бичсэнтэй ингэж харьцуулж ярьлаа. Өөрсдөө чадах чинээгээр ярьлаа. Бас ойлгомжгүй зүйлүүд байсан бол та нар маань одоо YouTube-ээс юм уу Facebook дээр 9 хүсэл гээд search хийгээд үзээрэй. Тэгэхээр дэлгэрэнгүй бас өөр хүмүүсийн хийсэн лайв бичлэгүүд, өөр хүмүүсийн 9 хүслийн талаараа бичсэн энэ хоорондоо санал солилцсон ийм зүйлүүд байж байгаа. Тэн дээрээс бас санаа аваарай гэж зөвлөмөр байна. За, зинэгчд өөр зөвлөгөө хүмүүст хэлэх зүйл юу вэ? За тэгээд өөртөө бүгдөө зөв үгээрээ зөв хүслүүдээ бичээд тэгээд одоо өөрийнхөө урт богино хугацааны энэ ажлын төлөвлөгөөгөө цэгцтэй гаргаад ингээд ирээдүйгээ ажил үйлдэлийг тодорхойлоорой. Тэгээд бүгд нь амжилт хүсье, эрүүл их байгаарай. За тэгээд энэ дээр бас нэг юм хэлээд тийм ээ. Одоо ингээд эрүүл энхийн ус гэхээр би одоо ах уу гэранд нөхөд нийгмийн хүрээнд одоо дэлхийн хэмжээнд гээд дэмжиж штэ. Заавал хүн болгон энийг бүгдийг бичих шаардлагагүй. Одоо би өөрийнхөө эрүүл энхийн хүслийг бичээ тэг гэр бүлийнхээ эрүүл энхийн хүслийг бичээд одоо ингээд одоо биелүүлээ тэрнийхээ төлөө одоо зарлуудаа тодорхойлож юм явж болно. Гэтэ яагаад энийг ингээд тийм ээ ах уу нийгмийн хүрээнд дэлхийн нийтийн хүрээнд бид нар ингээд хүслээ бичья ч юм уу тий ингэж бичиж болох юм байна гэдгийг ингээд санал болгоод байна вэ гэхлээр бид нар одоо бүгдээрээ одоо нэг хүнээс л нийгэм маань бүтэн шүү дээ. Тийм болохоор одоо нэг хүн ч гэсэн одоо энэ нийгмээрээ одоо ийм байя одоо эрүүл мэндээрээ ийм байя гэдэг энэ хүслийг өглөөд энэ хүслээ бичээд одоо ингээд тусам олон хүний нөгөө нэг тэр энергийн одоо нийлэмж гэж байдаг байна л да. Тэгэхээр энийгээрээ бас энэ нийгмээрээ энэ юм маань одоо бас засагдчихэдэг. Тэгээд ер нь болол аливаа зүйл маань хизээч одоо би хувь хүнээрээ нийгэмдэр ганцаараа оршин тогтнож чадахгүй учраас одоо аливаа зүйлийг бас энэ бусад одоо хүмүүстэй хамруулж тийм ээ ингэж сэтгүүл бас энэ нь илүү одоо цар хүрээтэй байх болов гэж бодож байна. За тэгэхээр бас энэ би одоо энэ ахуй нийгэмдээ эрүүл энхийн юу хүсэж чадах юм? Одоо дэлхийн нийтээрээ би энэ эрүүл энх байгаасаа дэлхийн нийтээрээ ингээд эрүүл байгаасаа гэж би одоо юу хүсэж чадах юм бэ? Би ер нь ямар байгаасаа гэж боддгийм бэ гэд өөрөөсөө асуугаа тийм ээ. Энэ дээрээ бас хариулаад өөрийнхөө одоо хүслүүдийг бичээрэй гэж хүсэж байна. За тэгээ манай одоо 9 хүслийн энэ лайв маань одоо эхнийх нь хүсэл эрүүл энхийн хүсэл байлаа. За дараагийн хүсэл маань эдийн хүсэл сэдвээр одоо эх 3 дахь өдрийн лайв Монголын цагаар 20 цагаар явна. За тэгээд та бүхэн минь энэ лайвуудыг маань үзээд өөрсдийнхөө энэ хүслүүдийг бас бичээд зорилгоо тодорхойлоорой гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн бит хоёрын лайвыг анхаарал тавьж сонссон та бүхэндээ баярлалаа. Зинэгч төсөөлийнхаа үгийг хэлье. За үдсэн олондоо бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд бүгдээрээ эрүүл энх байгаад ажил үйлсэнд амжилттай байх болтугай. За бүгдэнд нь тэгээд эрүүл энхийг хүсье. Лайв маань сонсон баярлалаа. За баярлалаа.